байна уу? 2025 онд гарсан математикийн мянган бодлогын бодож байна. Эхний 1-р хэсгийнх нь 80-аас өмнөх нь бүгдийг бодоод дууссан байгаа. Одоо үргэлжлүүлээд та бүхэндээ яах нь 81-ээс хойшоо бичлэгийг хүргье. За 81-р бодлого нь дугуйн үнцгүүдийг арифметик прогресс үүсгэдэг байхаар 5 секторт яажээ гэж байна. Хуваажээ. 5 секторт байхаар хуваажээ. За тэгвэл цөмөрөө юу вэ гэсэн үг? Ийм дугуй зурчээ тийм ээ. За ингээд дугуй зурчээ. За арифметик прогресс үүсгэдэг байхаар 5 секторт хуваасан. За энийг А1 гэчээ. Энэ А1 дээр нэмэх нь D-гээ. Энэ нь А1 дээр нэмэх нь 2D. Энэ нь А1 дээр нэмэх нь 3D. Энэ нь А1 дээр нэмэх нь 4D гэдэг ийм 5 секторт хуваасан гэж бодъё тий. Хэрвээ хамгийн том секторын өнцөг нь хамгийн бага секторын өнцгөөс 5 дахин их бол гэж байна. Тэгэхээр хамгийн том сектор чинь одоо манай энэ өнцөг маань хамгийн бага секторын өнцгөөсөө 5 дахин их гэж нэрлэж байна шүү дээ. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх вэ гэх юм бол ерөөсөө хамгийн том сектор чинь нэг А1 дээр нэмэх нь 4D байна. Хамгийн бага сектор чинь А1 шүү дээ. За тэгвэл А1-ийг хэдээр үржүүлчих нь? 5-аар үржүүлчих юм бол энэ хоёр хоорондоо яах нь тэнцчих нэ гэж гарах нь тий. За эндээс А1-ийг хоошоо оруулах юм бол 4D нь юутай тэнцэх вэ? 4 А1-тэй тэнцүү буюу 4 А1-тэй тэнцүү буюу 4 туачвал D А1 2 маань хоорондоо ямар ах нь тэнцүү болох нь. За нөгөө талаар хэлбэл энэ чинь нэг тойрогч нь ингээд бүтэн бүх тойрог маань нийлбэр маань 360 градус гэдэг тийм ээ. За тэгвэл одоо бүх секторынхаа нийлбэрийг олъё цөмөрөө. А1 дээр нэмэх нь А1 дээр нэмэх нь D, А1 дээр нэмэх нь 2D, нэмэх нь А1 дээр нэмэх нь 3D, А1 дээр нэмэх нь 4D чинь бүгдээрээ нийлээд хэд вэ? 360 градустай яах нь тэнцүү байх тий. За тэгвэл энд хэдэн А1 байх нь? 5 А1 байна. 5 А1 дээр нэмэх нь за хэдэн D? 1D, 2, 3D, 6D, 10D юу? 10D тэнцүү 360 градус тийм ээ. За тэгвэл одоо энийг хоёр талын 5 туучих л цөмөрөө. Тэгэхээр юу бол таах нь? Энэ эвг бол орлуулчих л да. Энэ D А1-тэйгээ яах нь тэнцүү гэж. Тэгвэл А1-ийнхаа D-г орлуулчихвал хэд болох вэ? 5D тэнцүү 5D дээр нэмэх нь 10D тэнцүү 360 градус буюу D 15D нь 360 градустай яах нь тэнцүү. Эндээс D тэнцүү хэд бол таарах вэ? 24 бол таах нь тий. За манай бодлого маань хамгийн том сектор үнцгийг болоо гэсэн. Хамгийн том сектор чинь А1 дээр нэмэх нь 4D буюу А1D 2 чинь хоорондоо тэнцүү юм чинь 5D болчих гэсэн үг шүү дээ орлуулчихаа. Тэгэхээр 5D буюу 5-ыг үржих нь D-г 24-өөр яах нь үржүүлээд хэд бол таах нь 120 градус байх нэ. Тэгэхээр манай хариу маань хэд байх нь 120 градус байх нэ. За 82 дугаар бодлого харъя. Энэ 82 маань R тэнцүү X-ийн квадрат 5 зэрэг функцийн график дээр орших P цэгийг OX оюун технологи буулгасан перпендикуляр суурь харгалзан AB бол AOP B гэсэн талбайг энэ функцийн график ямар хацаатайгаар хуваах вэ гэдэг чинь. За тэгвэл одоо цөмөрөө энэ А цэгийн маань X маань бол X координаттай шүү дээ тий. X координаттай. Харин B-гийнх маань координат юм бол Y буюу Y чинь өөрөө X-ийн 5 зэрэгтэй тэнцүү. Тэгэхээр энд үүсэж байгаа энэ том тэгш өнцөгтэй маань одоо ямар тэгш өнцөгт гэдээ яриад байвал одоо энэ шараар энэ бодогдсон тэгш өнцөгт маань өргөн нь хэд байх нь вэ? X, өндөр нь хэд байх нь вэ?
x-ийн 5 зэрэг байна ш. Тэгэхээр талбайг нь олъё цөмөр. Тэгш өнцгтийнхаа талбайг олъё. Өөртийг өргөнөөр үржүүлээд x-ийг x-ийн 5 зэрэг үржүүлэхээр x-ийн хэдэн зэрэг байна вэ? 6 зэрэг байна нэ. За одоо энэ x-ийн 6 зэргийг хэд харьцаатайгаар хуваах вэ цөмөр олъё. За тэгвэл одоо энийг S1 гэчээ. Өөрөөр хэлбэл ямар дүрсийг S1 гэнэ гэвэл одоо энэ. За энэ буюу OX тэнхлэг болон x-ийн 5 зэрэг хашигдсан дүрсийн талбайг S1 гэж. За тэгвэл энэ S1-ийг яаж олдог вэ гэх юм бол интеграл доод хэлнэтийг дээд хэлний x байхаар x-ийн квадрат x-ийн 5 зэрэг dx-с интеграл авах нь тийм ээ. За тэгвэл зэргийн интегралыг авахд зэрэг дээр нэгийг нэмээд гарсан зэрэгт нь хуваадаг тийм. За тэгээ энэ маань хэлэн тгээс x-ийн хооронд байх. За x-ийн хооронд бол x-ийн 6 зэргийг хуваах нь 6 буюу доод хэлнэтийг юм чинь орлох шаардлагагүй шүү дээ. За тэгэхээр ийм болж байна. Энэ маань S1 байна. За тэгвэл одоо S цөмөр 2-ыг олъё. S2. За энэ хэсгийг S2-ыг олъё. За S2-ыг олоход бол айгүй амархан. S2 маань нөгөө олсон том S-ээсээ тэгшинцгтийн талбай S-ээсээ S1-ийг асууж шүү дээ. За тэгшинцгтийн талбай маань x-ийн 6 зэрэг байгаа. S1 маань дөнгөсөө бид нар x-ийн 6 зэрэг хуваах 6-ыг олцсон шүү дээ. За хуваангууд хэд болох вэ? Ижил хуваар өгчөнгөд 5x-ийн 6 зэргийг хуваах нь 6 болчихж байна. За одоо бидний зорилго чинь юу гэвэл харьцааг нь олоорой гэдгийгсэн шүү дээ. Тэгвэл S2-ыг S1-т харьцуулъя. За S2 маань бол 5x-ийн 6 зэргийг хуваах нь 6-аг хуваах нь S1 маань бол x-ийн 6 зэргийг хуваах нь 6 буюу за байрыг солиод үржүүлчих тий 5x-ийн 6 зэргийг хуваах нь 6 үржих нь x-ийн 6 зэргийг хуваах нь 6 гэхээр энэ 6-нууд нь хооронд ороод x-ийн 6 зэргүүд нь хоорондоо хураагдчихвал 5-ыг харьцах нь 1 харьцаатай буюу 5 ус харьцаатай гарч ирж байна. Тэгэхээр манай харьцаа маань 5-ыг харьцах 1 юм уу эсвэл 1 харьцах 5 гэж бичиж байна тий. За дараа 83 дугаар бодлого харъя цөмөрөө 83 x нь m-с их буюу тэнцүү үед e под x тэнцүү 3x квадрат хасах 6x нэмэх нь 2 гэж тодорхойлсон бол харилцан нэг утгатай байх m-ийн хамгийн бага утгыг олоорой гэдэг чинь. За одоо энэ функцийн графикийг харах юм бол одоо энэ x квадраттай байна. X квадратын өмнөх коэффициент нь нэмэх байна тийм нэмэх 3 байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэх юм бол дээшээ харсан парабол таах нь тийм. OX тэнхлэгийг дээшээ харсан парабол таах нь. Өөрөөр хэлбэл одоо нэг иймэрхүү хэлбэртэй юм бол таах нь гэсэн үг бол тааш дээшээ харсан парабол. За тэгэхээр харилцан нэг утгатай байна гэж байна. Тэгэхээр харилцан нэг утгатай байна гэдэг чинь нөгөө нэг графикийн босоо хувьтай шулууны аргаар шалгах юм бол харилцан нэг утгатай нэг гэдэг чинь y тэнхлэгийн дагуу одоо шулуунд татахад яг л нэг цэгээр яах нь ингээ огтлдог байх хэрэгтэй бол тааж байгаа байхгүй. За тэгэхээр энэ ингээд огтлохоор чи ингээд дандаа 2 цэгээр огтлоод байгаа байхгүй. Тэгэхээр яг ямар тохиолдолд 2 цэгээр огтлохгүй 1 цэгээр огтлох боломжтой вэ гэвэл яг нөгөө оройн цэгээсээ ишээ байх юм бол дандаа 1 цэгээр огтлоод байна гэсэн үг бол таах байхгүй. За тэгэхээр цөмөрөө x нь оройн цэгийнхээ яагаад нөгөө нэг y талыг нь дуурч өгвөл энд маань нөгөө x нь m-с их гэдэг байгаа байхгүй. Бага байх юм бол оройн цэгийнхээ нөгөө талаар хасах тал руу дурах нь шүү дээ. За тэгвэл оройн цэг биднэрт яах нь хэрэгтэй бол таарлаа. За оройн цэгийг яаж олдог вэ гэх юм бол x0 тэнцүү хасах b кубах нь 2a гэх том юм цөмөр ардугаар гэдэг утсан тий. За тэгэхээр b гэдэг маань одоо x-ийн өмнөх коэффициент буюу энэ манай тохиолдолд хасах 6. Тэгэхээр хасах 6-гийн өмнө хасах 6 тавиад 2a гэдэг маань ахмад гишүүний өмнөх коэффициент буюу манай тохиолдолд 3 байна тий. За ингээ хураачих юм бол 6 кубах нь 6 буюу 1. За x тэнцүү 1 гэдэг маань манай юу байх нь? Оройн цэг байх нь. Оройн цэг. За тэгэхээр x нь 1-ээс их үе тэнцүү тохиолдолд яах нь харилцан нэгэн утгатай байдаг байх нь тий харилцан утга дандаа OX тэнхлэгийг 1 цэгээр явна гэж огтлно гэсэн. За тэгвэл m-ийн хамгийн бага утгыг олоорой гэхээр эндээс m нь хэд вэ гэсэн үг. 1 байна гэсэн үг бол таах нэ. m нь 1 бол таах нэ. За 84 дугаар бодлого харъя. За 84 дугаар бодлого чинь q от x нь x дээр нэмэх нь 2 олон гишүүнтэй p от x ийм олон гишүүнтэд хуваагддаг бол ноогдор олон гишүүнт коэффициент. За тэгэхээр хуваана гэсэн үг. Тэгэхээр бага нэмжлэгээрээ л хуваачи. 2x-ийн куб дээр нэмэх нь x квадрат хасах нь 5x нэмэх нь 2.
За энэ олон гишүүнтийг x дээр нэмэх нь 2 гэдэг олон гишүүнт туваахна. За тэгэхээр 2x-ийн квадратыг 2x-ийн квадратыг x-ээр үржихээр чинь 2x-ийн куб. За 2x-ийн квадратыг 2-оор үржихээр чинь 4x-ийн квадрат болох нь тий. За ингээ хасангууд юу болтоо чинь хасах 3x-ийн квадрат хасах дээрээс хасах 5x бууж ирлээ. За энд бол хасах 3x-ийн хүч. Тэгэхээр үүд хасах 3x-ийн квадрат хасах нь 6x болчихно тий. За доош нь хасангууд энэ хоёр бас устчихна. Тэгэхээр энд хасахын нэмэх 6x болоод хасах 5x хасахаар чинь x болчихно. Нэмэх нь x буюу 1-ээр өгнө. Тэгэхээр x дээр нэмэх нь 2 буюу тэнцүү ингээд үлдэгдэл болчихно тий. Тэгэхээр манай ноогдор олон гишүүнт маань алиг бол одоо энэ бол таарч байгаа байхгүй. За энэ тэгэхээр ноогдор олон гишүүнтийн коэффициентуудын нийлбэрийг олох гэсэн. За коэффициент нь хэд вэ? 2 хасах 3 1 буюу x-ийн нор 1-ийг өгчнө гэсэн үг шүү дээ. Энэ бол инхээр хэд болчихно? Тэг болчихно тий. Тэгэхээр манай хариу хэд байх нь? Тэг байх нь. Тэг. За 84 дугаар бодлогыг харъя. 84 дугаар бодлого маань болохоор 85 дугаар бодлого маань болохоор энэ олон гишүүдийг ийм хялбар барьцаад бутгандууд задлуул ABC-ийн нийлбэрийг олоорой гэсэн. За ойлгомжтой энэ бол ижил хөрөгч нэ тий. За тэгэхээр энд бол юу өгөх нь? X-ийг үржих нь x дээр нэмэх нэгийг өгч гэнэ. За энд бол x дээр нэмэх нэгийг өгч гэнэ. Энд бол x-ийн квадратыг өгч гэнэ тий. За тэгэхээр энэ маань юу өгтөд тэнцүү вэ гэх юм бол 3x дээр нэмэх нь 2 маань. За энд буруу өччлээ. За 3x дээр нэмэх нь 2 маань. За хаалттай задлаа үржүүлье. Ax квадрат дээр нэмэх нь x. За нэмэх нь b үржих нь хаалтан дотор x дээр нэмэх нь 1. Нэмэх нь cx-ийн квадрат болох нь. За хаалттай задлаа үржүүлвэл 3x дээр нэмэх нь 2 маань. Ax-ийн квадрат нэмэх нь cx-ийн квадрат. За энэ нөгөө квадраттай гишүүдээр нэг дор ялгаад биччихье тий. За дараа нөгөө сул гишүүнээ биш x-ийн нэг зэрэгтэй гишүүнээ биччихье. Нэмэх нь ax нэмэх нь bx. За нэмэх нь сул гишүүн маань b бол таах нь. За одоо цөмөөрөө юу авах нь? X квадратын өмнөх коэффициентуудын нийлбэр маань энд байхгүй. Тэгэхээр a дээр c-г нэмэхээр хэд вэ таах нь? Тэг болох нь x-ийн квадратын. За x-ийн нэг зэргийн өмнөх коэффициентуудыг хаацъя. За x-ийн нэг зэргийн өмнөх коэффициент маань тэнцүүгээр бол 3. Энд бол a дээр нэмэх нь b бол таах нь тий. За тэгэхээр юу бол 3 тэнцүү a дээр нэмэх нь яах нь b. За сул гишүүн буюу x-ийн тэг зэргийн өмнөх коэффициент маань өмнөх тохиолдолд маань бол юу бол таах нь? Энд 2 энд бол b бол таарч байна. За эндээс 2 тэнцүү b буюу b маань 2-той тэнцүү байна. За одоо тэгвэл дээдлийн b-гийн 2-той тэнцүү чинь эндээ яах нь? B-гийн хооронд 2-оор орлуулчихвал a тэнцүү хэд вэ? 1 a тэнцүү нэгийн дээшээ байх сахиа орлуулчих юм бол c тэнцүү хасах нэг үү? Ийм бол таарч. За манай бодлогомны хариу маань a дээр b-г нэмээд c-г нэмэр гэсэн. Тэгэхээр a маань 1, b маань 2, c маань хасах 1. Тэгэхээр энэ нийлбэр маань 2-той яах нь? Тэнцүү гарах нь. 2-той тэнцүү гарах. За 86 дугаар бодлогыг харъя. За 86 дугаар бодлого маань R дээр A-шийг нэмэхэд 6 байх. R-ээр төстэй A шүндөртэй цилиндрийн эзлэгүүний хамгийн их утгыг олоорой гэж. За тэгвэл цилиндр гэж ямар дүрсийг хэлж байгаа вэ гэвэл ингээд дээд доод суурь нь яах нь юм? Тойрог байх. Яг ижил радиустай тойрог. За ингээд энэ маань яах нь цилиндрийн маань суурийн радиус. За шулуун цилиндр гэж цөмөр үзье л да тий. Тэгхийн болоор энэ өндөр маань тэнхлэгдэг яах нь тэнцүү гэж үзье тий. За тэгвэл эзлэгүүнийг яаж цилиндрийн эзлэгүүний яаж болдог бол PR квадрат буюу суурийн талбайг өндөр үржүүлэл олчдаг. За энэний хамгийн мутгай болох нь бол нэг бол R-ээр нэг бол A-шаар болох нь. Гэвч манай бодлогын нөхцөлд R дээр A-шийг нэмэх 6 гэж өгсөн байна шүү дээ. Тэгэхээр эндээсээ цөмөр A-ш олч. Тэгэхээр A-ш тэнцүү 6-аас асах нь R. За энэ олсон R-ийг урдаа энэ эзлэгүүнд орлуулчих. Тэгэхээр V тэнцүү юу болох вэ? PR-ийн квадратыг үржих нь A-шийн орон 6-аас асах нь R буюу хаалттай задлаа X R квадрат руу үржүүлвэл P-г үржих нь 6-г R-ийн квадратаас асах нь R-ийн куб бол. За одоо эндээс хамгийн гутгай болохын тулд уламжлалтаа авъя. Тэгэхээр P бол тогтмол тамж урдаа үржижээ. 6R квадратаас уламжлах юм бол 12R. R кубээс уламжлах юм бол 3R-ийн квадрат тэнцүү тэг болох нь.
За уламжлаад ихтэй тэнцвүүлж байгаад хамгийн утгандаа хүргэдэг сэжигтэй цэгүүд их утгаа болох чинь тий. За эндээс 3 эрийг хаалтаас гаргачих. Тэгэхээр 3 эрийг үрчгэн P үрчгэн 4-өөс хасах нь R тэнцвүүдийг боллоо. Эндээс R тэнцвүүдийг R тэнцүү 4 гэсэн 2 хариу гарлаа. За тэгэхээр мэдээж хэрэг R тэнцүү хэд байх нь 4-ийн нам тэг байх боломжгүй цилиндр үсэхгүй тий. Тэгэхээр хамгийн эзэлхүүний хамгийн их утга. Тэгэхээр R нь 4 дээр хамгийн их утгатай болох нь бол тодорхой боллоо. За яг энд ингээ байгалуулаа үзье л та. Энд чинь нөгөө нэг квадрат олон гишүүнтэй шүү дээ. Энэ R-ийн квадратын өмнөх коэффициент маань хасах байна гэдэг чинь хааш харсан парабол. Доош харсан парабол, тэг 4-өөр доош харсан парабол. Тэгэхээр энд бол хасах, энд бол нэмэх, энд бол хасах байна гэдэг чинь өсөөд буурж байгаа энэ завсарт маань манай хамгийн их утга нь буюу x маань 4 тохиол, r маань 4 тохиол хамгийн их утга авах нь шүү, тийм ээ. За тэгвэл одоо эзэлхүүнийхээ хамгийн утга болъё. Эзэлхүүн нь v тэнцүү p хүрчгэн 6r-ийн квадратаас хасах нь 3r куб дээрээ r-ийн оронд 4-ийг орлууллаа. Тэгэхээр p хүрчгэн 6 хүрчгэн 4-ийн квадрат хасах нь 4-ийн куб гэж тий. За тэгвэл юу бол таарах нь? Эндээс чинь 4-ийн квадрат 16 6-аар үржүүлээд 4-ийн кубыг хасгаар чинь хэд бол таарах нь? 32 болох нь тий. 32 p байх нэ. За тэгэхээр манай хариу маань 32 яах нь p байх нэ. За одоо 87 дугаар бодлого харъя. За зурагт А дээр нэмэх нь B гүрчгэн синус x функцийн граф өгчээ. А B-гийн үржүүрийг олоорой гэдэг чинь. За энд бол шууд орлуулаад олчиход амрах юм биш үү? За одоо өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Энд нэг цэг байна шүү дээ энд. X нь тэг үед Y нь хэд вэ? 2 байна тий. За орлуулчих. Тэгэхээр юу гэх юм? X-ийн дэг болвол А дээр нэмэх нь B гүрчгэн синус тэг градуст тэнцүү 2 байна. За тэгэхээр синус тэг байдаг. Тэгэхээр эндээс А тэнцүү хэд вэ? 2 гэж олдчихлоо. За тэгэхээр манай функц маань ямар хэлбэртэй бол y тэнцүү 2 дээр нэмэх нь b синус x байх нь шүү дээ. За одоо тэгэл дахиад нэг цэг орлуулчих л та амархан. За энэ цэг ба шүү дээ. X нь 90 градустай тэнцвүүд y нь хэд байх нь? 4 гэдэг утгыг орлуулчих. За тэгэхээр 4 тэнцүү 2 дээр нэмэх нь b гүрчгэн синус 90 градус гэж. За синус 90 градуст бол 1 байдаг. Тэгэхээр юу болох вэ? 4 дээр нэмэх 4 тэнцүү 2 дээр нэмэх нь b болчих нь шүү дээ. Эндээс b тэнцүү мөн адил 2 болчихлоо. За тэгэхээр одоо AB-гийн үржүүрийг олох гэсэн. Тэгэхээр A-г үржих нь b тэнцүү хэдүү 2-ыг 2-оор үржүүлээд 4 гарах нэ. За манай хариу маань 4 гарах нэ. За 88 дугаар бодлого хардъя. Бодъё цөмөрөө. За 88 дугаар бодлого маань ABCD параллелограммын AB талын тэгштэгэл нь 3x AD талын тэгштэгэл маань 4x дээр нэмэх нь 11 бол ACBD диагоналын огтлын цэг нь энэ бол C оройн координатыг олоорой гэсэн. За тэгэхээр эхлээд цөмөөрөө юу яач? AB-гийн тэгштэгэл 3x AD-гийн тэгштгэл 4y дээр нэмэх нь тэнцүү x дээр нэмэх нь 11 гэсэн тэгштгэлээсээ цөмөөрөө юу болчих? А цэгийнхээ координат болчих. Энэ хоёрын огтлын цэгээр манай А цэг тодорхойлогдно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр y-гээ доош нь y маань энэ 3x өгсөн байна. Энийгээ энэ доор нь орлуулчих тий. Тэгэхээр юу бол таана гэсэн үг? 4-ийг үржих нь 3x тэнцүү x дээр нэмэх нь 11 буюу эндээс 12x тэнцүү x дээр нэмэх нь 1 буюу авшаа x оруулах юм бол 11x тэнцүү 11 буюу x тэнцүү 1 байх нэ. За эндээс y-гээ орлъё. Y-гээ 3-ыг үржих нь x-тэй орлуулчих. X нь 1 шүү дээ. Тэгэхээр 3-ыг үржих нь 1 буюу 3. Тэгэхээр манай A цэгийн координат нь хэд вэ гэсэн үг? X нь 1 үд Y нь 3 байна гэсэн үг. За одоо бид нар олох гээд байгаа C цэгийн координат x y гэчихээ л та. Тэгэх юм бол эндээс юу гарч ийнэ гэвэл энэ A цэгийн C цэг хоёрын дундад цэг маань энэ Y цэг байна гэж гарч байгаа байхгүй. За тэгэхээр дундад цэгийг яаж олдог вэ гэх юм бол хоёр захын x-үүдийг нэмээд x дээр нь нэгийг нэмээд хоёр туваахад дундлынх нь x гарах гэсэн дундад цэг 6.5 гарна гэсэн. За дахиад y нь мөн адил y дээр нь нөгөө y захын y нэмээд хоёр туваах юм бол дундад цэгийнх нь y гарна. За энэ хоёроос x y олчиход хангалттай.
За одоо цөмөр энэ хоёроо хоошоо оруулаад үржчихье тийм ээ. За тэгэхээр x дээр нэмэх нь 1 тэнцүү хэдүү 13. Эндээс x тэнцүү хэдүү 12 болчлоо. За ингээд x маань хэдүү 12 гарчлаа. За дараа нь y-гээ басаал 2-оор орж хашиж. Y дээр нэмэх нь 3 тэнцүү 8-ыг 5-ыг 2 үржих 17 юу. Эндээс y тэнцүү 14 гарлаа. Тэгэхээр манай c цэгийн маань координат маань юу бол таах нь? X нь 12 үед y нь 14 гэсэн юм цэг гарлаа. Тэгэхээр манай хариу маань энэ бахнэ. За одоо цөмөрөө энэ 89 дугаар бодлого бодъё. За энэ 89 дугаар бодлого маань юу байна вэ гэх юм бол 20 сурагчийн геометрийн бодлого бодъё. Тэдний зарцуулсан хугацааг бүлгэлсэн давтамжийн өснөгтөөр харуулваа гэж. Сурагчдын уг бодлогыг бодсон хугацааны арифметик дунджийг интервалын дунджийг ашиглан тооцоолоорой гэж. За тэгэхээр интервалын дунджийг ашиглан тооцох 1.6 2-ын дундаж цэг маань юу авах вэ гэх юм бол 6 1 дээр 5-ыг нэмээд 6 2 дахь 3. За 6 8 2-ын дундаж цэг маань 6 дээр 8 14 2 дахь 7. Энэ 9 дээр 11 20 20-ыг 2 дахь 10. За энэ дундаж цэг нь энэ байна тий. За арифметик дунджийг тооцоол. Тэгэхээр арифметик дундаж яаж тооцоолдог вэ гэх юм бол дундаж цэгийг давтамжаар нүүржүүлнэ тий. Нэмэх нь 7 гүрчих нь 10, нэмэх нь 10-ыг гүрчих нь 4. Хуваахан нийт давтамжийн тоо 20 туугч байна. Тэгэхээр 18 дээр нэмэх нь 70, нэмэх нь 40. Хуваахан 20 гэхээр чинь 70 дээр 41 болж чинь 110, 110 дээр 18 нэхэр чинь 128. 128-ыг хуваах нь 20 байна. За тэгэхээр 2 тур ачаал та. Тэгэхээр 64-ыг хуваах нь 10 буюу 6.4 байх нэ. Тэгэхээр манай хариу маань 6.1 хэд байх нь 4 байх нэ. За 9-р бодлого бодъё. За 9-р бодлого маань хайрцагт юу байна? 4 5 8 гэсэн дугаартай 3 бөмбөг А хайрцагт нь. За А хайрцагт нь 4 5 8 гэсэн А хайрцагт нь байсан байх нэ тий. За харин Б хайрцагт нь 1 3 6 8 8 гэсэн ингээд хэдүү 5 бөмбөг байсан юм байна. Б хайрцагт нь ингээд 5 бөмбөг байсан юм. За С хайрцагт нь болохоор 7 8 8 8 хэдэн 8 4 8 1 9 гээд ийм 6 бөмбөг байсан юм. За ингээд ийм 3 хайрцаг байсан юм байна тийм ээ. За хайрцаг тус бүрээс санамсгүйгээр нэг бөмбөг сонгоо авахад яг 2 бөмбөг нь ижил дугаартай байх магадлал байна. За эндээс тэгэхээр 2 бөмбөг нь ижил дугаартай гэхээр А хайрцагт байгаа 5 4 бол нөгөө хайрцагт байхгүй. А Б хайрцагт байгаа 3 1 6 бас нөгөө хайрцагт байхгүй. С хайрцагт байгаа 7 9 8 байхгүй. Тэгэхээр эндээс 8 гэдэг л магадлал боломж манад байх нэ тий. За тэгэхээр ямар байж болох вэ? 1-р хайрцагнаас 8, нөгөө хайрцаг 2-р хайрцагнаас 8, дараагийнхаас 8 биш гэж болно. Эсвэл эхний хайрцаг 8, 2 дахь хайрцаг 8 биш, 3 дахь хайрцаг 8 байж болно. Эсвэл эхний хайрцаг 8 биш, 3 дахь хайрцаг, 2 дахь хайрцаг 8 байм гэсэн ийм 3 боломж байна. Ийм 3 боломж. За энэ 3 боломж бол цөмөрө бодчихъя л та. За эхний хайрцагаас 8 сонгох магадлал чи хэд вэ? 3-1. 2 дахь хайрцагнаас 8 сонгох чинь 5-2. 3 дахь хайрцагнаас 8 сонгох байх чинь 6-2 байх нь шүү. За нэмэх нь эхний хайрцагнаас 8 сонгох магадлал чинь 3 бөмбөгний 1 нь 2 дахь хайрцагнаас 8 сонгох байх магадлал чинь 5-3. За 3 дахь хайрцагнаас 8 сонгох магадлал чинь 6-4. Нэмэх нь эхний хайрцагнаас 8 сонгох байх магадлал чинь хэд вэ? 3-2. 2 дахь хайрцагнаас 8 сонгох магадлал чинь 5-2. За 3 дахь хайрцагнаас 8 сонгох магадлал чинь 6-4. За бүгд ижил хуваар нугасаа 3 5 6 гэсэн үгчтэй юм шүү дээ. За эдгээрийн нийлбэр болъё. Эхнийх нь 4, нэмэх нь 12, нэмэх нь хэд вэ? 16. За тэгэхээр чи манай хариу маань хэд болно гэсэн үг. 3 5 6-гийн нийлбэр чинь 16 32. За 32 юм байна. За 32-ыг цөмөрөө юу ачиж? 6 2 тур ачиж. За тэгэхээр хэд болох нь? 3 5 3-ын өрчөөр буюу 16 бол тайхна. За 3 3 9 5-аар үч 45. 45-ны 16 гэсэн магадлалтай байх нь тий. 45-ны 16 гэсэн магадлалтай байх нь. За
За 91 дугаар бодлогыг харъя. А, Б, С, О гэсэн квадратын А, С талын дундад цэгийг М гэж. За дундад гэж байгаа учраас энэ хоёр адилхан байна шүү дээ. За дараа нь А, Б дигнал болон О, М хэрчмийн П цэгээр огтлдог гэж. За тэгвэл А вектор нь Б вектор нь ОП-г А вектор гэх. За тэгэхээр бидний илэрхийлэх гээд байгаа ОП вектор чинь ОП вектор маань одоо энэ шүү дээ тий. Энэ ОП вектор чинь за ямар хоёр векторын нийлбэр вэ гэх юм бол одоо энэ шүү дээ. Б вектор дээр одоо Б вектор дээр нэмэх нь за одоо энэ вектор шүү дээ. Энэ ногооноор утгагдсан ямар вектор вэ? Б дээр эхлэлтэй П дээр төгсгөлтэй. БП векторын нийлбэр байна. За тэгэхээр бидний болохоор бол БП вектор одоо юутай тэнцүү гэсэн асуудал гарч ирдэг шүү дээ. БП векторыг одоо зөмөр хиттэй тэнцүү болоо. За БП вектор чинь хиттэй тэнцүү болохын тулд зөмөрөө үзэх юм бол АП векторээр тэ параллел нэг чиглэлд байгаа даа шүү дээ. Тэгэхээр эндээс төсөө бичиж зөмөрөө. Өөрөөр хэлбэл АМ-ийн x гэвэл энэ чинь квадрат юм чинь энэ нь x болно. Тэгэхээр ингээ нийт квадратын талбар маань 2x. Тэгэхээр энэ тал маань бас яах нь 2x урттай байх нь шүү дээ. 2x урттай. Тэгэхээр энэ маань нөгөө квадрат учраас 2 2 бас параллел учраас энэ соливсон өнцгүүд хоорондоо бас яах нь ингээ тэнцүү. Мөн босон өнцгүүд хоорондоо яах нь тэнцүү. Тэгэхээр ингээ 3 өнцгөнд тэнцүү байна гэдэг чинь энэ 2 3 чинь төсөөтэй гэсэн. О, П, Б, П, А, М-тэй төсөөтэй гэсэн. За тэгэхээр төсөөтэй гурвалжны чинь талуудын харьцаа тэнцүү. Төсөөний коэффициент нь ойлгомжтой энд хэд вэ? Энэ нь x байхад энэ нь 2x вэ гэдэг чинь төсөөний коэффициент нь 2 юм гэсэн үг байхгүй. Тэгэхээр цөмөөрөө энэ АП талыг y гэжүүл ПБ тал нь 2y болчих واخгүй. 2y. За тэгвэл нөгөө ПБ маань ямар юмтай тэнцүү бол таарахгүй гэх юм бол ПБ вектор маань нийт байгаа АБ векторыгаа 3 хуваасны 2 нь гэсэн үг байна. 3 хувь. За тэгвэл одоо бид нар тэгээ нэг АБ вектор маань одоо юутай тэнцүү гэсэн асуулт байна шүү дээ. АБ вектор маань юутай тэнцүү гэвэл АБ дээр ихтэй А дээр төсөлтэй байгаа юм чинь АБ векторын ялгуур вектор бол таарч. За тэгвэл А руугаа чиглэсэн байгаа. А руугаа чиглэсэн шүү дээ. Энэ маань А руугаа чиглэсэн юм чинь юу гэсэн үг вэ? Хасагдагч руугаа чиглэдэг юм чинь А вектороос Б векторын хассантай яах нь тэнцүү. За эргүүлээд эндээс АБ-г олцсон юм чинь ПБ-д орлуулъя. Тэгэхээр ПБ вектор маань юутай тэнцүү? 2 3-ны 2-ыг үржих нь АБ вектор шүү дээ. АБ вектор чинь А-гаас хасах нь Б вектор болсон тий. За ингээд Б вектор олцсон юм чи одоо эргүүлээд бид нар ОП вектор олъё л доо. Тэгэхээр ОП вектор гэдэг маань юутай тэнцүү байх нь? Б вектор дээр нэмэх нь ПБ вектор буюу 3-ны 2 А вектор дээр хасах нь Б вектор бол таах нь. За одоо хаалттай задлаа үржүүлчих тэнцүү. Б вектор дээр нэмэх нь 3-ны 2 А вектор хасах нь 3-ны 2 Б вектор. За Б векторын ижил 3% өргөд хасчих юм бол 3-ны 2 А векторыг хасах нь 3-ны 1 Б вектор гэсэн хариу гарах. За тэгэхээр манай хариу маань энэ болох нэ. 3-ны 2 А вектор дээр 3-ны 1 Б вектор бол таарах нэ. За 92 дугаар бодлогыг харъя. 92 дугаар бодлого маань AX-ийн квадрат параболыг AX дээр нэмэх нь нэг шулуунтай яг 2 цэгээр огтлцдог гэж. Огтлцсноо гэдэг чинь одоо юу гэсэн үг бол энэ y-гүүд нь хоорондоо их тэнцүү гэсэн. Тэгэхээр AX-ийн квадрат тэнцүү AX дээр нэмэх нь нэг боллоо. Энэ хоёр тэнцүү. За тэгээ уршаа оруулчих. Тэгэхээр AX-ийн квадратаас хасах нь AX хасах нь нэг тэнцүү T гэсэн. За тэгэхээр энэ квадрат гэхэд хэдийд хоёр шийттэй явах вэ гэсэн асуудал болтох юм шүү. Тэгэхээр ямар тохиолдолд дискриминант нь тгээс гэсэн. За тэгвэл дискриминант нь яаж болох вэ гэсэн асуудал гарч байна. Асуул x-ийн өмнөх коэффициентийн квадратаас хасах нь 4-ийг өрчмөн ахмад гишүүний өмнөх коэффициент өрчмөн сул гишүүн. Энэ нь тгээс их байна. Тэгэхээр эндээс a квадратаас дээр нэмэх нь 4a нь тгээс их боллоо. За эндээс a хаалтаас гарчвал a дээр нэмэх нь 4-ийг өрчмөн a нь тгээс их буюу за энэ a маань тоон шулууныг ямар хоёр цэгээр огтлох вэ гэх юм бол хэд байх нь вэ? T
тэг болон хасах дөрөв гэдэг цэгээр багтахна. А квадратын коэффициент нэмэх учраас дээшээ харсан парабол байх нь. Дээшээ гарсан параболын маань яг нь дээш хэсэг нэмэх, доош орсон хэсэг хасах байна. Тэгэхээр тэгээс ихийг аваарай гэсэн. Тэгэхээр манай хайл хариу бол энэ хоёр тал нь байна шүү. Тэгэхээр манай хариу маань А хариулагдах нь юу бол таах нь хасах хязгааргүйгээс яг нь тэг нэгдэл 4-өөс хэд байх нь 4-өөс нэмэх хязгааргүй гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хариу маань энэ бол таарах нэ. За одоо ингээд дараагийн удаад цөмөрөө 92 дугаар бодлогоос эхлээ үргэлжлүүлээд уулзъя.